сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд UPR Consultant Red Hat Academy-аас уламжлал болон зохион байгуулагддаг Knowledge Sharing подкаст маань өнөөдрийн дугаараа эхлүүлж байна. За энэ дугаартаа бид Алтан Шагаа багшигаа урьсан байгаа. За Алтан Шагаа багш маань өөрийгөө одоо подкаст үзэж байгаа үзэгчдэд зориулаад ингээд товчхон танилцуулаад хэдүүлээ хэсэг дөрөв орё тий. За намайг Алтан Шагаа гэдэг. За би одоо 2013 онд Монгол Улсын их сургуулийг төгснөөс хойш одоо энэ салбартаа 13 жил ажиллаж байгаа. Систем, клауд технологи сүлжээ гэсэн одоо энэ чиглэлд туршлагатай инженер байгаа. Red Hat Academy-тэй бас хажуугаар нь одоо OpenShift буюу DO 180 сургалт 188 буруу ярьчлаа. Зүгээр. За DO 180 сургалтыг бас ингээд загаад шинэ залуу инженерүүдтэй өөрийн туршлага мэдлэгээс хаваалцаад явж байгаа. Ийм хүн байна. Яг ажлын байрнууд бол бас багшлах хажуугаар тий Systems гэдэг дата төвийн компанид системийн хэлтсийн менежерээр ажиллаж байгаа. Яг өдөр тутамдаа бол OpenShift-тэй production орчин дээр ажилладаг ийм инженер байна. За баярлалаа. За ингээд юуныхаа одоо үндсэн сэдв рүүгээ ингээд оръё. За бидний хувьд бол за OpenShift гэдэг технологи яг юу юм бэ? За хэдүүлээ нөгөө OpenShift гэдэг сэдв рүү ингэж орохоос өмнө суур ойлголтуудын талаар бас баг сав мэдээлэл өгсөн зүйтэй байна. OpenShift гэдэг бол нэг төрөлт Kubernetes-ийн дистрибьютор гэж маш товчоор хэлж болно. Kubernetes-ийн дистрибьютор гэхээр Kubernetes гэж юу гэдэг рүү уцаад орох юм бол Kubernetes бол контейнер технологийн оркестратор төлөв платформ. Тэгэхээр контейнер буюу microservice гэдэг технологийн ахаад яриа өрнө гэсэн. Тэгэхээр контейнер технологийн давуу талыг бол одоо надад хэлдэг. Инженерүүд маань өдөр тутмдаа хэрэгжилж байгаа. Одоо зарим хүмүүс Docker дээр ажиллаад эхэлчихсэн инженерүүд байна, девелоперууд байна, бүгд ашиглаж байгаа. Тэгэхээр энийг ингээд кластерын төвчөнд илүү найдвартай ажиллуулахын тулд Kubernetes гэдэг технологийн хэрэгцээ бий болсон. Энийг бол Google-ийн инженерүүд хөгжүүлээд одоо 10 жилийн төрсөн өдрийнхээ 10 дахь насны төрсөн өдрийг Kubernetes маань энэ өнгөрсөн онд хийсэн. Одоо ингээд аль хэдийн технологийн салбарт орж ирээд 10 жил болчихсон энэ технологи Kubernetes байна. Тэгэхээр контейнерын буюу энэ microservice-ийн технологи өөрөө ингээд чиг хандлагыг тодорхойлоод энэ ийм удаан хугацаа өнгөрчихсөн байна. Өөрөөр хэлбэл бизнесүүд, зах зээл өөрөө энэ лөө хошуурч тренд болдог зах зээлнүүд өнгөрөөд new norm буюу шинэ стандарт болчихсон гэсэн үг. Тэгэхээр энийгээ дагаад энэ skill болон knowledge энэ gap-уудыг нөхөх хэрэгцээ шаардлага тахгүй үүсэж байгаа. Мөн инженерийн ур чадвар эдгээрийг одоо түгээх, хуваалцах шаардлага ч гэсэн үүсэж идэг. За тэгэхээр OpenShift гэж яг юу вэ гэдэг асуулт руу босож очиход OpenShift бол Kubernetes буюу энэ open source технологи open source технологийн одоо enterprise ready одоо distributor гэж бид нар үздэг. Одоо Red Hat өөрсдөө тэгж бид бүхэн одоо бол ярьдаг. Тэр нь ямар учиртай вэ гэхээр Kubernetes open source технологи энийг дагаад маш одоо олон чадваруудтай эсвэл боломжуудтай байдаг. Гэхдээ боломжуудтай гэдэг нь өөрт нь бэлэн байгаа гэсэн бас утга байдаггүй. Дээрээс нь энэ Kubernetes-ийг илүү stable одоо яг бүтээгдэхүүнийг нөгөө production буюу одоо ийм тогтмол найдвартай ажиллуулахын тулд Kubernetes-ийг авч явж байгаа инженерийн мэдлэг, туршлага, ур чадвараас шууд хамааралтай болоод эхэлдэг open source технологийн нэг асуудалтай тал нь. Тэгэхээр OpenShift бол Red Hat одоо бид бол бүгдээр мэднэ дээ. Red Hat компани яг enterprise зориулаа хөгжүүлчихсэн Kubernetes-ийн хувилбар гэсэн үг. Тэгэхээр enterprise хэрэгтэй одоо нэмэлт юмнуудыг нэмээд одоо функцуудаа нэмээд Kubernetes дээр байдаг сул талуудыг нөхөөд security-г сайжруулад хэрэглэхэд хялбар болгоод ч юм. Тэгээд яг enterprise-ийн хэрэглээнд бэлэн болгоод авчираад өгчдөг. Өөрөөр хэлбэл одоо нэг туршлагатай инженерийн know how, туршлага, skill тэр юмыг шингэсэн бэлэн шийдэл биднэрт өгөөд байна гэснээр давуу тал бий болгож байгаа. OpenShift гэдэг энэ технологи байгаа. Өөрөө OpenShift маань одоо new norm болж байгаатай холбоотойгоор бас ингээд зах зээл дээр эрэлт хэрэгцээ ихсэж байгаа. Бас дээрээс нь эрэлт хэрэгцээхээс илүүтэйгээр бүр нөгөө
basic буюу суур шаардлагуудын нэг болчиход байгаа технологиудын нэг болчиход байгаа. За OpenShift технологийн хувьд бол сая 24 оны одоо сүүлийн баг квартер 4 дээр ингээд Red Hat өөрсдийнхөө market share дээр ямар бүтээгдэхүүн байна вэ гэдэг гаргангуут баг OpenShift ангаараа 23% эзэлж байгаа. Тэгэхээр Red Hat-ын бол үндсэндээ бол 37 өөр төрлийн шийдлүүд байдаг. Тэгэхээр энэ одоо 37 өөр төрөл дотроо ангаараа ингээд тухайн одоо байгууллагын одоо борлуулалтын 23% эзэлж байгаа гэхлээр энэ бүтээгдэхүүн маань ерөөсөө нөгөө түгээмэл те яг нөгөө enterprise-уудын хувьд бол талах болсон шүү дээ. Талах төрлийн ийм бүтээгдэхүүн болсон байна. За OpenShift гэдэг байгаа технологиг бол одоо бид контейнер Kubernetes ер нь бол DevOps-ийн үндсэн ийм одоо цогц платформ гэж ойлголоо. За тэгээ буцаад Kubernetes одоо ашиглаж байгаа байгууллагуудын хувьд бас ингээд мониторингийн асуудал, тэгээ аль байлийн compliance нэвтрүүлэх асуудал, логийн асуудлууд бол тусдаа компонентууд байдаг. Заримдаа нийцэх асуудал гардаг. Заримдаа нийцэхгүй асуудал гардаг. Тэгэхээр энэ бүгдийг шийдсэн enterprise ready шийдлээ гэж ойлголоо тийм. За маш зөв. Одоо Kubernetes ч өөр open source технологи. Тэгэхээр би бол адилтгаж ярих юм нь бол хоёр зүйлтэй адилтгаж ярьдаг. Ер нь бол Kubernetes OpenShift-ийг жишг тухай дээр ярих юм бол жишээлбэл Linux гэдэг үг бол яг үүндээ бол үйлдвэрлэлийн систем гэхэд kernel-ийн түвшний асуудал ойлголттой. Үндсэн бүх одоо Linux дистрибьюторын суурьнд Linux гэдэг юм код төр явж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл адилтгах юм бол машины мотортой зүйрлж болно. Тэгээд дээр нь ямар хайрцаг өгсөн тийм л машин болно тий. Тэр шиг Kubernetes өөрөө бас open source юм асар хүчтэй технологи гэж байгаа. Core технологи. Тэгээ энийг яаж ашигласнаас хамаарат хэрэглэн янз бүр хийж болно. Тэгээ спорт загвар машин чуулж болно гэх юм. Тэр шиг Kubernetes тэр жишээлбэл бид нэр өөрсдөө анхаарахгүй бол security хин хэрэглэх ёстой бай. Мультикластер болоод төрүүл яах вэ? Developer талаас энэ дэр ажиллахын тулд ямар орчныг бүрдүүлэх ёстой гэж юм уу? DevOps соёлыг нэвтрүүлэхдээ эргээд Kubernetes дээр бид нар ажиллах шаардлагууд гарч ирдэг. Хяналт тэгээ таны хэлсэнчлэн хяналт мониторингийн асуудлууд бид нар өөрсдөө ингэ build up хийх. Тэгээ тэр нь өөрөө тэрийг build хийж байгаа тэр нийлүүл залгаж өгсөрж байгаа тэр инженеруудын туршлага чадвар дээр шууд байсл явчихдаг. Тэгээд тэгэхээр хэрвээ тэнд л одоо алдаа тусгалах юм бол эргээл тэр production орчин дээр платформ нь ороо тийм хэмжээний найдварчлалт өгчдөг тийм. Тэгэхээр тэр найдварчлалт ноу хавыг одоо тийм мундаг инженерүүд бид нар тэр болгон олох хүний нөөцийн дутагдaltaй яг юм цаг үед бэлэн ноу хав шингэсэн аюулгүй байдлыг нь одоо тодорхой хэмжээнд хангаад өгчихсөн. Мэдээж дээрс нь анхаарах юм байж л байдаг тийм. Албан технологи. Ядаж наацхийн бүх энэ requirement-уудыг хангаад өгсөн юм enterprise ready-г яг энд оршдог. Байгууллага аваад хэрэглэхэд ажлаасаа бэлэн энэ технологи хэлээд. Тэгэхээр дараа нь бол энэ одоо юу гэдэг нь наацхийн хийж болохоор зүйлүүдийг хүн хийгээд хийчихгүй дээ гэдэг ч юм уу тийм баранд гарахгүй гэсэн үг л дээ санаа тийм. За бид бас Монгол улсад нөгөө дэд бүтцийн технологиуд одоо амжилттай одоо нэвтрээсээ тэг инженеруудын ур чадвараас тодорхой хэмжээнд олон улсын стандарт руу төхөөсэй гэдэг ийм зорилгын үндсэн дээр бол Red Hat Academy Монголд оруулж ирээд за одоо бол баг ингээд өссөн бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн болоод тодорхой хэмжээний автоматжуулалтын cloud, DevOps-ийн за тэгээд үндсэн Core Linux ингээд ингээд сургалтуудыг ороо явж байгаа. За алтан шагаа огч маань бол яг энэ манай академид байдаг одоо нарийн мэргэжлийн одоо багш тий нарийн мэргэжлийн инженеруудыг бэлтгэх хөтөлбөрийн багш маань байгаа. За тэрэн дотроос ер нь бол одоо миний хувьд бол Red Hat Academy дээр ингээд сүүлийн бараг 8 дахь жил юм биш тий одоо 8 дахь жилдээ бол Academy-ийн одоо партнер болох юмсан. Багш болох юмсан. Инженер болох юмсан гэл тий эсвэл одоо нөгөө тренд сургалтуудыг орох юмсан гэл ингээд байнга л ингээд хойноос нь ингээд catch up хийх гэл ингээд явж явах энэ хугацаанд сүүлийн 5 жил нэг ийм үйл явц ажиглагдсан. Тэр нь ямар үйл явц вэ гэдэг тэгэхээр Red Hat-ыг бол хүмүүс нөгөө Linux гэдгээр маш сайн мэднэ. Буцаагаад одоо дэлхийн хамгийн шилдэг Linux-ийн администраторууд бол Red Hat-ийн Academy суралцдаг. Academy маань одоо нийт одоо бэлтдэг инженеруудын 60% core system administrator буюу Linux-ийн администратор байсан бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд энэ одоо 60% маань тоо 40% рүү буурсан. Тэгээд яагаад ийм одоо буурах одоо шалтгаан гарваа нөгөө сураад байгаа инженеруудын тоо нь ингээд багасаад байгаа мөн гэхээр үгүй. Гэтэл яаж юм гэсэн чинь ондоо тренд технологиудыг суралцах нөгөө эрэлт хэрэгцээ нөгөө талд нь үсээд илүү их эрэлт хэрэгцээ ингээд үүссэн байна л да.
За тэрэн дотор бол яг ингээд толгойцогч байгаа. Энэ сургалт бол одоо OpenShift-ийн сургалт байгаа. Ялангуяа OpenShift-ийн систем администратор, development-ийн сургалт бол үнэхээр одоо нөгөө 2000 за миний мэдхээр бол 22 оноос хойш бол үнэхээр hot trend сургалтуудын нэг болж ирж байгаа. За тэгээд яг энэ хоёр сургалтынхаа гол онцлогийг нөгөө үзэгчтэй танилцуулаач. Яагаад ингэж тренд болчих вэ? Буцаагаад ийм бас надад бас нэг ийм асуулт байгаа шүү. Хүмүүс DO 188, DO 180 гэх хоёр сургалт байна. Энэ хоёр чи ижилхэн юм шүү. Тэ? За. Зарим хүмүүс ингэж асууж байгаа. DO 80-д төрүүл сураад дараа нь DO 88-д сурах юм бэ? Гэж бас нэг ийм асуулт надад ирдэг л дээ. Тэгэхээр энд та хариулаач. За ер нь бол эхлээд сургалтын талаар тооч хэлэхэд DO 180 сургалт, DO 188 сургалт маань хоёулаа OpenShift орчинд ажиллаж байгаа сургалтууд байна. Ялгаа нь юу гэхээр OpenShift-ийг бид нэг бас нэг өөр талаас нь тодорхойлж хэлэх юм бол энэ DevOps платформ гэж хэлж байна. DevOps гэдэг нь өөрөөр хэлбэл developer, IT operation хоёрын нэгдэж ажиллах платформ гэсэн. Тэгэхээр энд уламжлалтаар бол хоёр өөр ажлын байрны нэгдэх цэг болчиход байна шүү дээ. Тэгэхээр нэг платформ дээр ажиллахын тулд хоёулаа тэр технологиг суралцах хэрэгтэй болж байна. Тэгэхээр девелоперууд тэгвэл энэ платформ дээр яаж ажиллаж өөрийнхөө аппликейшнийг девелоп хийж одоо деплой хийж явж явах юм бэ? Operation талаас тэр аппликейшнийг тэгвэл яаж илүү найдвартай ажиллуулж байнгын амьд тарсалгүй ажиллах юм бэ гэдэг. Энэ хоёр юм цэгний уулзах цэг болж байна. Ер нь бол Kubernetes одоо энэ microservice технологийн нэг давуу тал бол девелопер бол тэр доктортлын кодн дээр анхаар доотлын хардвер чинь ямар ч байж болно. Амьд л байлгая гэдэг юм технологийн уулзах цэг байхгүй. Тэгэхээр амьд байлгаж байгаа девелоперуудаар биш администраторууд харилцаад аппликейшнаа тэрэнд тааруулж хөгжүүлэх талын девелоперууд хариуцаад байна гэсэн. Тэгэхээр энэ хоёрт нэг газар уулзах хэрэгтэй болж одоо энэ DevOps платформ буюу Kubernetes OpenShift технологид болоод. Тэгэхээр энэ дотроо яг одоо миний одоо энэ туршлагаар бол одоо харж байгаа энэ хоёрын жинкнээс уулзч чадж байгаа цэг нь бол OpenShift байгаа юм л да. Яг хамгийн аль алинд нь хамгийн тохиромжтой ажиллах тийм нэг төлөвүүдийг бэлэн гаргаж өгсөн. Тэгэхээр нэг талаасаа бол администратор тэгвэл яаж энэ дээр кластерыг авч ажиллаж явах юм бэ? Энийг яаж системийг амьд байлгах юм бэ гэдэг талаас суралцж байгаа нь DO 180 гэсэн. Одоо администратор based буюу систем талын инженерүүд одоо тухайн кластерын үйл ажиллагаа ашиглалтыг авч явах maintenance талаас хариуцах тэр хүмүүстэй илүү анхаарсан. Одоо тэр чиглэл рүүгээ кластерын ашиглалт ажиллагаа. Нөгөө талаас тэр зөвхөн бас тэгж ойлгож болохгүй дээ. Бас нөгөө DevOps соёлоос давхар суралцж байгаа гэсэн үг тийм. Нөгөө талаас девелоперууд өөрсдийн бичиж байгаа source code аппликейшнаа яаж тэгвэл OpenShift дээр авч ажиллах юм бэ? Яавал илүү найдвартай болох юм бэ? Девелопер талаас юуг нь анхаарах юм бэ? Гэдэг хоёр асуулт байгаа. Тэгэхээр 188 маань девелопер based сургалт байна. Суурьтай сургалт байна. 180 болохоор илүү систем администратор суурьтай сургалт байна. Тэгэхээр энэ хоёр нь багцаараа нэг бандл болж ирээд DevOps болж байгаа юм байна тийм. Тэгээд за одоо нөгөө Монголд ч бас нөгөө хүний нөөцийн хомсдолтой. Тэгэхээр нөгөө төрүүлж одоо нөгөө сурсан систем администратор нь DevOps-а хийдэг. Магадгүй одоо төрүүл сурсан одоо девелопер нь DevOps-а хийдэг нэг ийм юу байгаад байгаа шүү дээ. Тийм одоо тэгэхээр одоо бас энэ бас манай компаниудад айгүй new norm болчиход байна л та. Тэгэхээр эдгээр одоо инженерүүдэд зориулсан яг л нөгөө өөрийнхөө мэдхгүй эсхийг нөхөх тий мэдхгүй ойлголтуудыг бас ингээд нэг стандарт болгох тэр бас боломжийг энэ сургалт маань бас бий болгох хаа гэж бид бас одоо их найдаж байгаа. За дараагийнх нь асуултанд орох уу? За тийм. За одоо ер нь яг энэ юуны Kubernetes технологи байгаа тийм. Kubernetes технологид яг өнөөдөр магадгүй одоо мэрэгчлэн талаас магадгүй зах зээл талаас магадгүй хэрэглэгч талаас юу өрнөж байна тийм. Сонь сайхан юу болж байна? За одоо би үгэнд их дургуул тэр нэг мод монголоор дуустдаг үгэнд аягүй дургуул тэр үгэнд тэр тодорхойлолтод. Гэхдээ яг ялч зарим тохиолдолд тэр энэ зүйл фактор ингээд явж байгаа юм гэдэг. Тэрэн дээр зарим кейс тэр манай технологийн салбарт ингээд жоохон глобалны технологиудыг жоохон хойноос нь явж байгаа хандлагууд харагдаж байгаа. Гэхдээ дэлхийд автгаа гэдгийн эффектээр бид нэгш холч хоцорчаагүй ингээд хамт явж байна. Зарим бас манлайлал хөгжүүлэлтэнд оролцсон яаж байгаа. Тэгээд энэ Монголд яг зүгээр нэг юм челленжинг гэх юм уу Kubernetes технологийн ашиглалт нэвтрүүлэлт дээр челленжинг байгаа одоо microservice-ийн тархалт норм болтлоо явах дээр байгаа
челленж гэх юм бол skill gap гэж харж байгаа. Юу гэдэг вэ? Skill gap буюу шинэ залуу инженерүүд маань энийг авч гарч ирж их сургуулиудаас мэдлэг олж авч гарч ирж байна. Нөгөө талдаа одоо байгаа ажлын байран дээр байгаа залуу инженерүүд туршлагатай инженерүүд маань энийг их хурдан catch up хийж энэ технологиудыг барьж эзэмшиж чинь гэдэг асуулт байна. Тэгэхээр энийг нөхөх олон арга замууд байна л да. Мэдээж хүн өөрөө сурж болно. Өөрөө эрхлүүлээд хайж олж суралт юу гэдгийг мэдлэг олж авч болно. Тэгэхээр энэ өөр кост өндөртэй буюу цаг хугацаа тэгээд тэр буруу мэдлэг, буруу суралцаад авах юм бол буруу арга барилаар эзэмшил, буруу мэдлэг, буруу туршлагыг хөндлүүлээд эргээд тэр нь продакш орсонд буруу импакт үзүүлэх юм. Тэгэхээр энийг зөв зэгцтэй дараалтайгаар эзэмших нь өөр аягүй чухал байдаг. Энэ гапыг нөхөх нь. Тэгэхээр энэний нэг арга нь бол одоо сургалтуудад яг олон улсын стандартаар тухайн вендорын магадгүй тодорхойлж өгсөн тэр академик тогтолцоогоор нь сурах нь хамгийн чухал байна. Энэний нэг нь бол одоо энэ Red Hat-ийн зүгээс тодорхойлсон DEV 180, 188 кодтой энэ DevOps-ын сургалтууд байна. Энэ бол өөрөө яг дэлхийн бусад DevOps инженерүүдэд яаж заад тэр сургалтыг ордог юм, ямар стандартаар ордог юм, бүтцэн яаж авдаг юм, лабны яаж хийдэг юм, ямар орчин суралцдаг юм тийм. Практик онлоо яаж олж авдаг яг тэр ижил аргачлалаар явж байдаг учраас мод бол монголоор энэ салбар дуусахгүй гэж би найдаж байгаа. За баярлалаа. За бас миний хувьд бас нөгөө харилцагч байгууллагатайгаа уулзж байхдаа бол би ингээ олон улсын одоо DO 180 гэдэг сургалт бол хамгийн бага $3200 үнэтэй. За бид бол нэг $750 ингээд Монголд зааж байгаа. Ер нь бол Монголын зах зээлд Монголын одоо инженерүүдэд зориулсан боломж тий бидний одоо зааж болох хамгийн боломжит үн юм байнамаа. Би бол одоо энэ үнийг Монголд оруулж ирснээрээ одоо баг хамт олон тий одоо ингээд өөр энгийн хойноос тууштай явсан югаар бол багтгаа гэдэг ингээд нэг удаа ингээд хэлжсэн. За гэтэл манай сургалтанд хамрагдсан нэг бас туршлагатай инженерийн зүгээс бол бас нэг ийм одоо надад point хэлсэн. Тэр нь болохоор би бол ингээд нэг гадны одоо технологийн шинэ сургалтыг дандаа англи хэлээр суралцдаг. За тэртээ тэрнгөө одоо ингээд нэг видео хичээлээр суралцсан, танхимд очиод суралцсан, гадагшаа явна, Малайз явна тий Конийг уу нийтгэг яваад ингээд суралцдаг. Зарим нэг зүйлийг ингээд төрлөх хэлээрээ сураагүй улмаас буруу ойлгох асуудал байдаг. Тэгээ би яг ингээд нэг бараг 4-5 жилийн дараа анх удаа нарийн технологид ингээд хүсэж байгаа технологиороо монгол хэлээрээ заалах гэд ямар гоё ойлгомжтой гэдэг ийм надад бас нэг юу. Тэгээ би бол сургалтыгаа бол ганцхан үн бууруулсан гэхээс илүү дахиад бас нэг хоёр дахь том гол ингээд давуу тал бараг л үн бууруулснаасаа илүү гоё одоо чухал тэр давуу тал бол бид нар бол одоо нөгөө төрлөх хэлээр нь зааж байгаа тийм энэ асуудал. Энэ бол одоо бид нар нөгөө нэг айхтар анзаарахгүй яваад исэн боловч одоо миний суралцж байсан Солонгос улсад байна тийм яадаг вэ гэхээр ерөөсөө хамгийн шинэ технологиудын зузаан ботнуудыг хэдий 10 хүн унших байсан 20 хүн унших байсан хэдэн нөгөө 1000 хүн уншихгүй байсан ч орчуулдаг байхгүй төрлөх хэл. Тэгээ тэр айгүй чухал юм бэ гэдгийг бас айгүй сайн ойлгож байгаа. За тэгээд хамгийн одоо сүүлд нь яг энэ одоо дэлхийн нийтэд шин тутам байгаа одоо DevOps-ийн тэр дотроо одоо OpenShift-ийн сургалтыг манад ирж суралцаарай гэж одоо бүх инженерүүдтэй уриалж байна. Тэгээ хамгийн сүүлийн одоо юугаа алтан шахаа багштай үлдээж байна. За инженерүүдтэй магадгүй энэ одоо видеог үзэж байгаа залуу инженерүүд магадгүй мэдээлэл технологи мэргэжилтэнгүүдтэй хандаад юу гэж хэлмээр байна. За яг манай салбарын нэг зовлонтой гэх юм уу бас нэг жаргалтай хоёр талтай л да. Цаг ямагт суралцж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол чиний ашиглаж байгаа технологи хоцрогдно, чи хоцрогдно гэдэг чинь байгуулагч хоцрогдно, бизнес хоцрогдно, Монгол хоцрогдно гэсэн санаа байна. Тэгээд бид нэр яагаад Монгол залуу инженеруудын ур чадвар дэлхийн хэмжээнд тэнцүү үнэлэгдэж байна вэ, үнэлэгдэхгүй байна вэ гэдэг асуултыг хайх харинд одоо үдэгдийн асуудлыг нь тодорхойлох гэхээс илүүтэйгээр шийдлийг яаж тодорхойлж байгаа гэхээр энэ skill knowledge gap-ыг бид нар мэддэгтэй хуваалцах замаар ингэж одоо knowledge share-ийг туршлага мэдлэгийг хуваалцах замаар л одоо хамтдаа хөгжиж Монгол хүний инженерийн ур чадвар дэлхийд үнэлэгдэх нэгэн өдөр тэнцүү хэмжээнд илүү үнэлэгдэх тэр хэмжээ хүртэл нь одоо ядаж байсан
өөрийн чадвар хувь нэмрээ оруулахыг хичээж байгаа. Тэгээ энэ дээр бас манай залуу инженерууд байгууллага хамт олон бас дэмжиж ажиллаарай гэж уриалгах байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. За баяртай.